За дөрөвдүгээр тунсаа ихлүүлж явах чинь. За 5 дахь их сайхан ихлүүллээ дээ. За урд ч одоо спорт мастер Баяжиргалын нутгаанууд болсон левелдээ сайхан явж байна. За энэ удаа давуу талын дотлоо давуу хэмжээлгүй болсноор Минжит булганаар өмнө шилжсэн онооны ярьцаа 1-5. За Минжит булган саяхан Ховд аймгийн булган сумцхан боглогдсон 2025 оны анхны улсын аврагсаар төвлөрсөн сайн оролцсон багуудын нэгэ. За богод нуур шат усны мастер зундын одон туяа давуулт гүйцэтгэсэн давуулт торноос уцлаа. Манай 6-1 Я Баяжиргалын давтан амжилттай болсон. 2-6. За Минжит булганаас давуулт гүйцэтгэн. За гол хаан цэвэрлээд авсан хамгаалалт хэмжээлтгүй 7-2-оор өрсөлдөө. За багаалах золоо 2-ийн давуулт. Нэлийн хөрсөн өндөр бөмбөг гарч ижээ шүү. Дөрвөөгөө ойртуулаад толгоогоо явсан торны иргэдээ орлоо. За дөрөв араас байрнаас өгсөн бөмбөг торны иргэдээ орсон чиглэл өөрчлөлтөд бас ивгүй орж байгаа бөмбөг юм. Марафон жилтгөө 8-2. За 6 оноо зүрүүн дээр Минжит булганыг тоглолт ихний засварлага авлаа. Минжит булганаас тоглолтын ихний засварлагаас ихэллээ. За медалийн өнгө үзэж 2 баг хоцсон алтан медалийн эзээр шалгах бол хожигдсан баг мөнгө медальтай тэмцээний өндөрлөлтнэ. Энэ тоглолтын дараагаар эмэгтэй доод наснд Хера баг Эрдэнэс баг шалгарсан аврагын тоглолтыг хийн. За баг авах бат мөнхийн зол 2 тоглолт хийсгэж байгаа. За дэхийн үед бол энэ гадаад талбай тоглодог байсан үед нардуулгатай уулт гэж одоо яг ийм өндөр давуулт орж идэг байсан юм байлаа. Нарны тусал чиглэлийг сайхан тааруулаад өндөр давуулаад давуултаар оноогоо явуулдаг байсан юм сайхан түүхүүд бас манай үлээдийн сайхан түүхийн номнууд дээр бичигдсэн байдаг. Яг л тэр давуулт санаанд орж иж нэлээд өндөр хөрсөн давуултууд орж ирээд л байна. За зол 2-ийн 2 дахь давуулт. Дараагийн давуулт. За спорт мастер 5 гэж тоглоход явсан хамгаалалтаас ирж байгаа өмнө дээр урд усын 2 тоглогч алдагдсангүй. Хоёрын ихний чинь тоглолтын оноо ярьцаа 12 болж оноо өрсөлдөглөө. Тэгээ алг бөмбөг шинэ найзууд угаас багийн 7-8 тоглож багийн халагч зол 2-ийн давуулт үргэлжлэж байгаа. За энэ удаа хэдэн шулуун давуултаараас гараад орох юм да. Хоёрын ихний чинь тоглолтын оноо ярьцаа 3-6. Спорт мастер төвшин жимгийн давуулт. Төвшин өгсөн хамгаалалт амжилттай болсон ганцаараа хамгаалсан амжилттай тоглоогоо явсан. Сайн хамгаалж шүү. Албан бөмбөгчийн найзууд тун сайн хамгаалж байна. Ер нь одоо торчлог хэмжээнд тасралтгүй сайхан амжилттай тоглодог бүрэлдэхүүн харагдаад байгаа Минжит булган хөөгөөд ирэхийг үгүйсэхгүй юм тоглолт л доо. Эхний чинь тоглолтын найрцаа 4-10 болоод ойртлоо. Төвшин жимгийн давуулт. За өндөр мөр ороод ирж байгаа мөн ороод ирсэн мөн дээр дараад оноог ойртууллаа.
Хоёрдугаар шинэ тоглосон баяр жаргалаар сонгосон дотоод талбайгаа онсонгүй. Оноо нэрцаа 6-10 болж үргэлжлэглөө. За 8-2-оор эхлүүлсэн. 6 онооны зэрэг үүссэн байсан эргээд оноо өртөж шүү. За 16 дээр 6-10 дээр тоглолт ихний цэцэрлэгийг авлаа. Алга бөмбөгч найзуудаас за багийн тасгалжуулагчаар Жуухан ган тулг багийн тамирчдыг тасгалж болж байгаа. Мөн одоо бас өөрөө тоглогчийн хувьар Баян Хонгор Income Systems-угаас эрэгтэй дунд насны алтан медалийн дэ эрч талтад болох юм тоглогчдын нэг. За Минч Тулгамбаг Галуусны мастер 100 Адан туяа спорт мастер Бүргийн мөнх цэцэг Дамдан дэржийн төвшин төгс Батчулууны насан жаргал Сэддийн төвшин шимэг Зондын тавжав 100 Адан туяа гэж хоёр тоглогч чинь одоо ихчтэй хоёр юм биш үстэй. 4 насны зэрэгтэй хоёр тоглогч байна. Аваг нэгтэй юм. За тэгээд Ариуна Сүхөгийн Дулам сүрэн Тавживын атрагсан одоо бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөж байна да. Минч Тулгамбаг. За намар сонгосон тоглоо цаад 4 авалтаар харагдчихэ. 11-6. За спорт мастер баяр жаргалын давуулт явна. Ард нэг дөрөв гоногчтой амжилттай цаг хөдөлж авсан. Торон дээрээс тоглоо суулгаж орж ирсэн. Хамгаалалт сүмдрэ баг одног Сэдэг маш шууд хууралт явуулж байна. Төвшин төгсөн нутгийн амжилттай төвшин төгсөн мастер 7-11 болгож өрчлөө. За төвшин жимэг мастеруудаас гадна багийн одног шалгуулсны мастер Зундын Адан туяа лигийн хошин авраг тоглогчдоос хууралтаар их олоноо явуулж ирээ тоглолт төр дээр. Дөрөвдүгээр тоглосон буруу авалтлаа. За баг 14-ний тоглогч Баярмагийн давуулт Батбаярын Баярмаа. Дөрөвдүгээр тоглолтоор дэвшин амжилттай болсон. За 5 тэгээр ихтүүлсэн 108-2-г 6 онооны дутуу ихтүүлсэн. Сая 4 онооны зэрэгтэй ойртож ирээд иргээд. Масалж байна да. Сүлий дүмгээс солол болчлоо. 2 буруу авлаар нэг уралгаад дараагийн довтгоон торлоо орсон. За хойш нэгсэн мөнгө авлаа. Төвшин нэгсэн тоглох амжилттай. Хоёр бүгийн ихний эзэн тоглолт онооны харьцаа 8-13. За урдч хамгаалалт амжилттай болсон. За тор үтсэн юм байна. Дорн дэс хаалгаар үлээсэн шиг байна. Тор үтсэн юм байна. За Минч Тулгамбагаас тоглолт гүйцэтгэнэ. За Сэдэг мастрын давтаг оноцтой сахалж явуулахтай байсан. 10-14. За 4 оны зэрэг ширэн Баттай тэргүүл биш харагдаад байна да. Алга мөгчийн найзуудын хувьд туршилтаа бүрэлдэхүүнтэй тоглож байгаа шүү дээ. Хамгаалгой Сэдэг хамгаалалт. Хоёр алтнаад хуурсан алтнаад хамгаалт оноцтой. За төвшний мөгийн дороос хэмжүүлэлтээр сулан мөгөөс хойш байгаа. Төвшин нэгсэн хамгаалалт. За дараагийн дээр төвшин жимэг мастер хууралт хэмжүүлэлтээр гэрсгээд. Онооны цаг 11-14 болгож өрчлөлөө. За тун гоё ихтэй шүү дээ. Эхний эцсийн тогтолцоо дунд үеэс оноо өртөж эхэллээ. Спорт мастер төвшин нэгсэн тоглолт юмнаа. Хоёрдугаар мөдөд шууд хууралт явуулсан.
мастер мөнх цэцэг хаалтыг оновчтой өрсөн 12-14 бурууж өрчлөө мөнх цэцэг мастер. За багийн 12 нэрмд нуглыг сэлцээр орж иж байгаа юм байна. Алга мөнгөч найзуудаас хамгаалт сэлэг магийн хамгаалалт. За холбоотой ер нь жоохон ойрт болохгүй бол бүгд суулаар авч байна да. Алга мөнгөч найзууд онооны тэргүүлэлтэй. За 93 оны төгсөлтийн баг юм байна. Алга мөнгөч найзууд. Хордосын тухай явсан хамгаалт оновчтой. Төвшин жимгийн давтгаа. За ойр холболтууд дээр яг ханаа төдөөд тавнаас гарч өгөхгүй байна да. 16-12. За багийн 17 дугаарыг тоглогч Болор чулууны давалт. Шугамр хуурсан. Яа дохын гутаа багийн 4 дугаарыг тоглогч Спорт мастер Азсаа ядахын жигтэйг эсрэг онгоо явууллаа. За хоёр баг адил 1-1 завсарлагтай да. За мөнх цэцэг мастер хуурсан баяр жаргалын тоглоо. Одон туяа мастрын хууралт. За баг нуудаг шалан довтгонд явсан. Баг нууно ингэж одоо багаас тоглож эмэгтэйчүүдийн анх дугаар лигийн нэмцэн 1998-9 оны лиг нэмцэн дараалан одоо аврагын сумар гэж ирсэн мөрдгөн байдаг ш. Тоглож байгаа. Яа баяр жаргал оног олдож онооны цаг 18-12 болгоод авсан 18-12 дээр эргээд 6 онооны зэрэг үлсэн. Минж тулгнаас хоёр тоглолтын 2 дахь завсарлага авлаа. За нэгэн хөөж тоглосон тоглолт харагдаж байна. Минж дуулган баг алга нэг бөмбөгч найзууд ч одоо бас тунгой тоглолттой баг юм. 4 оны зэрэг болгож ойртоод эргэж холдууллаа 18-12 ихний эцсийн тоглолтын хойж руу ойртоод л байна. Төвшин жимгийн давтгаа хаалтыг оновчтой өрсөн. За ороод ирсэн мөнгөөр гол спорт мастер мөнх цэцэг давтганд явсан. Баяр жаргалын хууралт. За зайтай хаалтны гатаа тоглоод орсон гавсан. Тунгой мэдээд хуурчлаа. За ойрч ирсэн оног баяр жаргал мастер урагш орж ирээд холдууллаа да. 19-12. За эмэгтэй доод наснд Эрдэнэс баг Хера багуудын тоглолт энэ тоглолтын дараа явнаа. Алтан медаль эндээс гарсан Хера баг Эрдэнэс багийн тоглолт энэ тоглолтын дараа явуулах хэрэгтэй байна. За дараагаар нь эрэгтэй дунд насны Эрчис тал Баянгол Income Systems тоглолтын эрэгтэй доод наснд зэвсэгчний 326 Эрч Тамачи баг Хинти эмгийн багтай медалийн төлөө шалгарсан байна да аврагын төлөө. Хасан. За баяр жаргал мастер дээр энэ хаалаа мөнх цэцэг 14-19 суулгаж өрчлөө. Яа одоосын мастер зөндөө одон туяа. Давуултар оноо олдуулж ойртуулсан онооны цаг 15-19 суулгаж өрчилсөн. Дахин 4 он зэрэг уулзаарт өдөрөнгөт нь тоглолтын 2 дахь завсарлага авлаа алга мөнгөч найзуудаас. За 18-12 гээд оноос олцсон байсан хэрэгэд ойртож ирж байна.
За ахмадууд маань жилдээ ер нь 2 л өрсөлдөж байна да. Эрдэнэтэд бас мастерс гэж одоо тогтмол зохион байгуулагддаг мастеруудын тэмцээн бий. Тэгээд Монголын хөдөлгөөний холбооны ахмадын улсын аврагч нар тэмцээн жил бүр насны ангиллуудаараа явж байгаа бол Монголын ахмад маструудын нэгдсэн хөдөлгөөний холбоо ахмадуудыг бас нэгэн хөдөлгөөнд оруулж тогтмол сайхан цомын тэмцээнийг зохион байгуулж байгаа. Азээ тоглоход явсан хамгаалаад мөнх цэцгийг тогтгоо хурдтайхан шиг урдсан хамгаалтнаас эргүүлээд нэгэн бодлоор хурдтай тогтгоо явуулаад мөнх цэцэг 16-19 болгож өрчлөө. За одон төвийн мастраад бас өөрөө төрийн банкнд ажилладаг. Төрийн банкнаас бас банк орондын аврагч сургууль тэмцээний тогтмол сайхан одоо амжилттай өрсөлдөг. Маструудын нэгэ доошлог ажихгүй ард давалтын мөсдөр гараад 2 ч оноо авлаа. Засварын өмнө 2 давуу тоноо олголоо да. Ард солилцоо хийж байгаа юм байна. Багийн 14 номерлагч Баярмаг ард оруулж ирж байна. Алаг мөгч найзууд. Өдөр мөг сул давсан мөнх цэцгийн давтгоо. За нэг дээр хамгаалт хэрэгтэй байна. Нэг рүү эргүүлсэн давтгаанууд оноогоо авсаар байна. Ард одон төвийн мастер давуулаад урд мөнх цэцгийн давтгоо оролдоод ойртолчлаа. Эхний эцэг тоглолтоор ярьцаа ганцхан оноо зэрэг ургаж ойртолоод авлаа. За араас ирсэн бүгэн дээр хуураад оруулсан сөрөг мөнх цэцгийн хууралт гартаа тоглосон. 19-19 болгоод тэнцвэлээ. 19-19 дээр тэнцвүүлж авлаа. За төвгүүхэн бариад ирд юм байна. 18-12-өөс салцсан байсан тоглолт ирнэ. Тун их олон зэрэг үүсгээд оноод ишнэ гаргаж тоошлээ. Тэгээд 18-12 дээрээс сүдид мөнгөн дээр минц тулганы оноод төтгөө явлаа да. За тэнцээ онон дээр алга мөнгөсөн найзууд оноо авсан оноо ярьцаа 20-19 Чогон дээр хамгаалалт амжилттай Сэлэг магийн хамгаалалт Баяр жаргалын давтгоо амжилттай болсон 21-19 хоёр багийн завсарлага дууссан байгаа. Эхний чинь тоглолтын өндөр тоон дээр чирлээд 19-19 дээр тэнцэж ирээд сүүлийн 2 оноо албан мөнгөний найзууд авлаа. Нэг. За тоглолтын дуу тайлбарын дуу байна мөн хаа. За хоороод нодоо баяр жаргал. 22-19. За эргээд оноогоо олдоллоо да. Төгсгөл эрэхтэй. Одоос 24 дээр хууралт явуулсан Баяр жаргалын хууралт. За дөрвөг явуулж байгаа бол болсонгүй. Хүмүүс сулаарсан Баяр жаргалын давтгоо. Мөнх цэцгийн давтгоо. Сэлэг магийн хамгаалалт амжилттай болсон талбайд холбож олсонгүй. За одон төвийн мастрын давуултан дээр шүгэн оноо сайн явлаа да сая. 22 мөнх цэцгийн давуулт. Төвшин жимгийн давтгоо. За төвшин төгс мастрын давтгаанууд жоохон зайтай холбоотой давтгаагаа явуулаад юм бол да тарны ирмэнээс босч байгаа их олон давтгаа харлаа да эхний эцэг тоглолтод. 23-20 болсон эхний эцэг тоглолтод хожид ойртож байна албан мөнгөний найзууд. За багийн олон тоглогч багийн ахлагч цолоо 2 давуулт гүйцэтгсэн урд нь хуурчлаа. 21-23 Баяр жаргалын давтгоо. Хамгаалж байгаа сөрөг толгойн төвшин төгсгийн давтгоо. Хамаалцай. За энэ одоо хажуухан таврагаас шийдсэн бол хамгаалалт мөнгөлтэй болсонгүй. 22-23 За
хамгаалал оновчтой болсон. Баяр жаргалын тогтгоо. За таврагаа явуулсан тогтгоо эхний эцэг тоглолтын хожил дээр аваад ирлээ. Тон зохиолоо нэг багтаа очраад эхний эцэг тоглолтын төгсөл их боломжтой оноо дээр давуу тэмцэл рүү гарч байна. Спортын мастер баяр жаргал. Орсон. За таврагаа орсон өмнөөс авах гэж хэлсэнгүй. За ямар ч ихний эцэг тоглолтын төгсгөл хийж алтын медаль ойртлоод алган бүгшийн найзууд 20-22 ихний үедэр төгсгөл хийж ихний эцэг тоглолтын ажлыг авлаа. 19-19 дээр тэргүүлээ алдаад нэлээд эвгүй байдал орсон. Харин 19-19 дээрээс тонжихол одоо оноо автод явж өндөр тоон дээр төгсгөл хийлээ дээ. За үе болгоны эхлэлээр эхлэл их сайхан явагдаж байна. Өмнөх хэвчил тоглолт нь 5-гээр эхлүүлж исэн алган бүгшийн найзууд 2 хэвчил тоглолт ихний 2 оног бас багтаа авлаа. Сэлгэмэг хамгаалалт хэмжээтэй болсон бол баяр жаргалын хууралт. Миш тулмаг оногоо өгсөн. Ховд аймгийн Булгасмаас үрдсэн бүрэлдэхүүн шүү дээ. Энэ жилийн улсын аварга төрөлсөн бүрэлдэхүүнтэй орж ирж байна. Анжлийн анхны улсын аварга Ховд аймгийн Булгасмын явгууд волейбол спортын олон улсын жирийн мастер Самжуугийн Баатар өрөө өгшийн нэрмжит зохион байгуулагдаж медаль эзлээд тодорсон. Гэтэл маструудын тэмцээнд 90 улсын жилийн анхны улсын багаараа орж ирж байгаа багш Шихроос. За олон байна. Хаалтны тас сар заачжээ. Баяр жаргал харуулжээ. 2-2. Баяр жаргалын нөхөө 2 удаа сэлгэсэн дундаа гаргалаа. Баяр жаргал ер нь ихний эцэг тоглолтод Анасаа явуулсан тоглогчдын нэг гэдэг. Багийн гол тоглогчдын нэг. За багийн ахлагч Батмөнхийн зол 2 давуу тэмцэл рүүгээ гарсан байна. За нэлээд хашаа явж байгаа давуу тэм 3-3. За тоглолтын хэм дагуулгын хувьд ер нь одоо эхний эцэг тоглолтын төгсөл эхний эцэг тоглолтыг харж байхад яг ихний эцэг тоглолтын адил бас нэлээ олон хэмжээний оноо дэш гаргахгүй бол нэлээ эвгүй харагдаж байна. Алган бүгшийн найзууд.
Энэ чинь тоглолт илүү нягтрах ёстой. Мөнхцгийн давуулалт. Ихгүй бол эхний үе дээр их олон зөрүүтэй явж байгаа бариулаад л байсан. Энэ үе дээр ч бас яг нэлээ нягт тоглож байж эхний чинь тоглолтын адил олон оноос салж дэсэн эсвэл ойрхон гаргаж төгсөл их боломж гарч ирж шүү. Сүүлийн 2 толгойд орсонгүй. За спорт мастер мөнхцгийн давуулалт оноо олдож байгаа найрцаг 6-3 бүрж өрчлөлөө. Яа дараагийн давуулалт хязгаарлалт хийж үргээд гараа ичж байна. Оноо 4-6. Яа баяр жаргалын давуулалт явнаа. За дунднаас бол 92-93 оныхын төгсөлт их олон байд юм байна шүү дээ. Энд улсын арга дээр цамын аврагын төвчнүүдээр харж хахад тар зогсоо. Торноос уцлаа. Насан жаргалын нөхөд торноос уцаад алдаа боллоо. Яа усад хойш явж байгаа давуултаа амжилт төлөж авсан. Насан жаргалаар судан бөмбөг. Яа хаач удахгүй жогон өргөл зөхиод оноогоо явууллаа. Зангар 3 оноо дутуу явсан баяр жаргалын давуултан дээр бариад ирлээ дээ. Ардаа номергүй юм байна. Алга мөгч найзууд баг. Насан жаргалын хууралт. Орд хоорсон. За шууд алдаад хойшны явууллаа да. Одон туяа мастер. Сэрэл болохоо байсангүй сулан бүг. Яа. Насан жаргалын нутгаар торноос уцлаа. Ер нь торгоо орцгол уцах болох байна. 2 ижил тоглолт. Дараалал 4 оноо явсан. Дамис тулганаас солилцоор орж иж байна. Багийн 1 дугаарт тоглогч Ариунаг солилцоогоор орж ирлээ дээ. Хойшоо бүрэн шилж жимсэг бай. Долон сүрэн. Хойшоо бүрэн шилж жимсэг бай. 8-6 дараалал 5 оноо явуулд юм байна. 6-3 дээр дутуу явж байгаад дараалал нь 5 оноо авлаа. Баяр жаргалын давуулт хэмжилттэй болж байгаа найрцаг 8-6 болгож өрчилсөн. Ариунагийн хууралт баяр жаргалын хамгаалалт хэмжилттэй ус хамгаалтаас авсан 4-өөр хоорлаа. 4-өөр орсон бүх шагнал дараа сайн. За багийн обнуулагч олон улсын нэр мастер Одон туяа оноо хөдлөглөө. За спорт мастер төвшин жимгийн давуулалт байна. За эмэгтэй дунд насны тоглолтууд шүү. Дунд насны багуудын аврагын талбайд явагдаж шүү. Эрэгтэй дунд наснд бол Баянгарын Income Systems эрчим салбар клубуд медаль нөлөө шалгарсан тоглолт хийх юм байна. Өдрийн мэд. За хойш өвсөн мөнгөөр хамгаалалт хэмжилттэй. Холбослуулж явах урагш холбооч хураад оруулсан. За багийн 17. Бодор чулууны уралт хэлсэн. Бахаа жилтгүй болчтой 9-8. Хурлаа. За 1 дугаар тоглогч Ариунаг бол оруулаад ирсэн. Пас хамгаалтан дээрч дээр давтгон дээрч дээр тунгой тоглолт үзүүлж байна. Нийс тулгнаас төвшлэгсийн давтгоо. За төвсөн албалтан дээр бөмбөг унахгүй бол салгаа гараа явуулсан. Сэлгмагийн уралдан дээр салахгүй нэ.
Нэгэн бол руу төрсөн хамгаалт хэмжээлттэй. Ай. Онгоцтой сайн хамгаалсан жишээ шугам руу орлаа. Яа одны гүсийн урсгал гаргасан аюултай хурд явлаа олон нэр мастер. Зондын одон тоя хурд хэмжээлтэй гүйсгэж данага авж байна. Анаа ярьцсан 18. Яа 18 дээр засварлага авлаа 18 дээр. Алга бөмбөгч найзуудаас тоглолт ихний засварлагаа захиалж байна. Хоёрт хийж байгаа тоглолт нь. За 8-6 дээрээс дараалан 4 он авчиж байгаа юм байна шүү дээ. Минж дурган. За энэ удаа төвшин гисэн нутлаа. Амжилтгүй боллоо. 9-10. Шугамруу иргүүлсэн. Шугамруу явуулж байгаа болохоор хаан онсонгүй. 10 алил нь оноо авахтаа дараалж 4-5 оноо явуулаад л байна да. 6-3 дээрээс дараалан 5 оног алга бөмбөгчний найзууд авч ирсэн нийлж тоглох гэхэд сая бол 8-6 дээрээс хаад дараалан 4 оног минж тулгаа авлаа шүү дээ. Өмнөгүй ямасруудаас ер нь хамгаалалт гэдэг зүйлийг сайн харагддаг. Хаалтгүй тоглолтод тэр нь босгож ирээд байх юм. Шугамны гадар хувьцаа хуралд орсонгүй 11-10. За алга бөмбөгчний найзууд төгсөд их юм бол аврах юм бол ангана алдах юм бол 3 гээжийн доктор 2 гол цаашаа үргэлжлэх чухал ээжийн тоглолтоо. Эхний ээжийн тоглолтод 25-22-оор хожил авсан алга бөмбөгчний найзууд. Сэлэг мадар холболт болсонгүй 5 юм бол сулмог орсон. Ариун агнатгаа хамгаалагчтайгийн давуу тал харагдаад байна шүү. Ариун агнатгаа Сэлэг магнатгаа хамгаалтаас авч байгаа мөн талбайгаад нуусан. За 18 дээрээс дараалан 4 оноо алга бөмбөгчний найзууд авснаар 2-2 дөрөвчийн тоглолтын маань 12 10 болж өөрчлөг 12 дээр минж тулган багаас тоглолтын эхний сургалгаа авлаа 2 дахь ээлжийн тоглолтод. Юутай багтнаас юм зүгч. Баярлах. За. За энэ тоглолтын дараагаар эмэгтэй доод насны аврагын лөг тоглолтын жалгарсан Хэра болон Эрдэнэс багуудын тоглолтоор медаль лөг тоглолт үргэлжлээд явагдана. Эмэгтэй 3 насны ангиллал, эрэгтэй 3 насны ангиллаар, дээд доод дунд насны ангиллалд медаль эзэд тодорсоор байгаа. Дээд насны медаль эзэд бол 2 өдрийн өмнө тодорцсон байгаа маань шүү дээ. За спорт мастер төвшин төгс. Засрын дараагаар оноо хөдлөж онооны ярьцаг 11-12 болгоод үржилсэн. За спорт мастер лавгж яв. Давлтыг гүйцэтгэн. Хоёр дөрслөхөө Сэлэг магнатхоо тун сайхан явсан. Хамгаалалт зэрсэн мөндөр одон туяа мастрын хоорол. За тэр хаалтгүй тоглолтуудад ингэж тоглохоор зэрсэн шүү дээ. За багийн 17 номерын тоглогч боловч чулууны тоглоом өөрчилж байна. Арднаас эдийн боловч чулуун 13-11 болж өөрчиллөө.
За Сэлгмагийн давалт. Төвшин төгсний товтгоо хамгаалагчтай давуу талархагдаад байна шүү. Хамгаалагч бол тун хэрэгтэй тоглолтыг үзүүлж байна шүү. Галуу мөгч найзуудаас шугамар эргүүлсэн товтгоо талбайгаа онсонгүй. Толгойн нэг талбай гаднаас гарайцаа 14-11 За хоёр төлөвчийн тоглолтын дундаас 3 онон зэрэг үүсгэж холдоод эхэллээ. Мэдээ савлгаатай тоглолт юм. За шүүгч шийдвэр боцож байгаа юм байна шүү. Талбай тэгж хураагдаж байгаа юм уу гэн. Шийдвэр боцож байгаа юм байна шүү. 12-13 болсон. За 12-13 дээрээс тоглолт явах гаралтай да. Талбай дотор унсан, шугам дор унсан гэж үзсэн юм үгийг. Амгаалгой, насан жаргалын амгаалалт, төвшин төгсний товтгоо Сэлгмагийн амгаалалт. За боловч шууд төлгсөн мөнх цэцгийн товтгоо. Спорт мастер мөнх цэцэг шугамар өргөцөхөд оноогоо авч байна. Нараны цаг 13-13 дээр хинцүүдэд авлаа. За Минч Тулмагаас авалт гүйцэтгэх багийн 6 нэрийн тоглогч Зондын Лавгжав 8 дугаарыг тоглогч шүү. Нууцтай. Насан жаргалын давалт байна. Залзыг уралт орсон сэргэлт хаан мөнх цэцгийн товтгоо. Лавгжав амгаалалт. Төвшин төгсний хууралт. Насан жаргал хамгаалсан сэргэлт товтгоо дахиад төвшин төгсний товтгоо. Нэг рүү ирүүлж байгаа шугамар өргөж байгаа бүгээр нь анаа байгаа шүү. Сүүлийн 14-11 онгоцны он дээр хоёр шугамар өргүүлсэн товтгоо анаа аваад ирж байгаа. За товтсор голооноо авсан Минч Тулмаг анаа тэргүүлэлтээ болсон. Спорт мастер төвшин төгсний товтгоо 14-13 болгож өрчлөлөө. За өнгөрсөн жил эрэгтэй дунд наснд бол Баян онгорын эрчил саад медалийн гүйцэж байсан юм. Энэ жил дахиад аврагын төлөө шалгаран гарч ирсэн даа хоёр баг. За урд хуурхаар амжилтгүй болсон мөнх цэцгийн хууралт. Талмас хуцтаа 14-14. Эмэгтэй баг өдрөдөө бас ямар үг үлдчихсэнийг сайн санахгүй байна. Өнгөрсөн жил яг медалийн тоглолтоо сүүлийн өдөр тоглолтын дайвуудад яваагүй. За дунд насны англид чин Тувагийн баг хүрээлэн медалийн боз биелүүлж байгаа юм байна. Эрэгтэй багуудаас Тувагийн баг хүрээлэн медалийн боз биелүүлж доод насны англид Дархан Магнолиа хүрээлэн медалийн боз хангасан. Оноо 15-14. За баяр жаргалаас нь болохоор хаалтыг оноос төрлөө. Дараагийн мөнгө сул орсон. Минч Тулмагаас сөрөг товтгоонд мөнх цэцгийн хууралт хаалтаар хамгаалалт хийсэн. Хамгаалалт хийж байгаа мөнгөнд шууд хурдтайгаж гойшны явуулъя гэсэн болсонгүй. За алгүй мөнгөшин найзууд 14-11 дээр уг нь 3 оноос алах боломжтой байсан гэдэг. Тэрнээс хойш оноо өдөж болдгоо дээ. Давуу танагаас за энэ дээр завсардаг байх болоо да. Хоёрдугаар чин тоглолтоор нэрсэн 17-14 болж 3 онооны тэргүүлэлт тоноос аллаа. За алил багийн завсардаг авсан байгаа 1-1 завсарлагтай байгаа энэ чин тоглолтод. Спорт мастер төвшин төгсний давуу тал үргэлж иж байна. За гол Сэлгмаа судруулж авч байна товтгоныг. Баяр жаргалын товтгоо.
За шогон дээр унтсан. 4-4-с насны халдвар зогсоолоо. 18-14 боллоо. 18-14 дээр тоглолтын 2 дахь засварлага авлаа. Алга мөн бүгшин найзууд угаас. За энэ тоглолтын дараагаар эмэгтэй доод насны ямар өндөг тоглолт Эрдэнэс Херабагт тоглолт явагдана. Дараагаар нь эрэгтэй дунд насны Элчистал Баянгор Income Systems сүүлийн тоглолт яг үгүй гэж баярлалаа. Сайхан. Баянгор Income Systems Элчисталын дараагаар эрэгтэй доод насны английн тоглолт Зэвсэг 326 дугаар анги Эрч Тамашивагийн Хинтээ аймгийн багтаа тоглох тоглолтуудаар медалийн нөлөөх тоглолтууд үргэлж идэх юм байна. За тэгээд 14-11 гэдэг нь 3 оноо салах боломжтой байсан эргээд алдчихлаа да. 14 дээрээс хойш оноо хөдлөж болдгоо дээ. Алга мөн бүгшин найзууд. За гартаа тоглох гэж хэлдэг болсон спорт мастер мөнгө цэцэг баяр зэрэг дээр хаалтыг оромжтой өрлөө. 19-14 болгож өрчлөлөө. Дараалал 8-9 оноо явчлаа шүү. За баяр зэрэг явсараа оноо хөдлөглөө дөө. 15-9. Нэг оноо салгачих юм бол ер нь дараалж оноо яваад байгаа шүү дээ. Хоёрдугаар чинь тоглолтын чухал тоонууд дээр яаж явах нь яаж тоглох нь. Азайгийн давлт. За шогноо өргөлээд дахиад оноо явуулсан баяр зэрэг мастер. 16-9. За давасан бүгэн баяр зэрэг мастер. Метр 72-т спорт мастер байна. За шогноо зогсон бүгд даваагансан гөлсэдэг мастер. Холбоо дэглэж яваа дахиад автгаа явуулахыг ч үгүйсгүй юм тоо байсан шүү дээ. Шууд зогсон жогом руу болсонгүй. Энэ аюултай давалтаа. Одон төвийн мастрын давалт. Өмнөх хаалтаар суларч орж ирсэн мөнгө цэцгийн хууралт. Төвшин жимгийн хууралт. Баяр жаргалын тутгаагаар айцаа. 21-16 боллоо. За 2 засварлага хоёуланг нь авцсан байгаа. Алга мөнгөсөн найзууд баг. 3 ээлжинд тоглох гарч магадгүй байр байц. Олчлоо ши өндөр тоон дээр 5 онооны зэрэг үүсч байна. Мөнгө цэцгийн тутгаа. Төвшин жимгийн тутгаа. Мөнгө цэцгийн тутгаа. Хорсаа. Баяр зэрэг мастер хороод оноо явууллаа. Ямаг обнол солцоогийн давуулт. Алга мөнгөсөн найзуудын давуулт. За багийн 6 дугаарыг тоглож савгжав. Оноо голдуулсан 22-17 болгож өрчлөлөө. Спорт мастерын мөнгө цэцэг давуултыг өсгөнэ. Яа, дөрвөн хооронд явах гэдэг та. За одоо шөөхөд хэцүү тоолчлоо да. Донд бас эмэгтэй өгөөд авраг гэдэг тоглолт 3 ээлжийн доктор шийдэгдэхэд тун ойрхон байна. За өдөр мөшөө хурдтай хойшны явуулсан. Хоолтод оруулаад насан зэрэг. Насан зэрэг хууралт амжилттай болсон. Оноо нэрцээ 18-23.
За давхрын яваад ирсэн 19-23 Сэлгмагийн нутгийн амжилттай боллоо. За аймагаараа нутагаараа төсөл найзуудаараа нийлсэн их сайхан модоо шартай багаар их олон орж ирдэг болсон цомын тэмцээнд 19-23 дээр Минж Дуланбагаас завсарлага авлаа. Хоёрын тоглолтын сүүлийн завсарлага. За Баяжиргал маструулаа бол талдахгүй хурд Сэлгмагийн нутгаас санийх шиг үргэлжлэл бас бариад ирэхийг төгсгөл тоол байгаад байна. Ямар ч тач дараалал 2 оноо бол явууллаа сая. Адаг мөгш найзууд Сэлгмагийн нутгаа төвшин жимгийн хууралт дараагийн нугас шилжсэн. 20-23 болгож ортож авлаа. Сэлгмагийн хууралтлууд Анагаар төрж ирж байна. 3 онооны зэрэг болгож авлаа шүү. 6 онооны зэрэг үүссэн байсан. Нэхэж ирж байна. Адаг мөгш найзууд. Насан жаргалын нутгаа. Бодор чулууны хууралт. Насан жаргалын нутгаа. Хамгаалж шүү адаг мөгш найзууд. Урд хурлаа. Төвшин жимэг Сэлгма. Яа Сэлгмагийн нутгаа 21-23 болгож ирж ирсэн Сэлгма мастер. Яа. Одогшин сэтгэл зөвгөж гоё юм да. 23-17 дээрээс дараалан 4 оноо явуулд юм байна. Тавг жамдах байсан тараагаансан. Хаата сэрх хэрэгтэй да. За. Тавг жав. Ээлж цэгцэн сүлх оромжтой нан дээр хөрөглөөд. Салахгүй санааг хөдлөглөөд. Заахан санаа төгсгөл байна. Ээлж цэгцэнч байна. Спорт мастер төвшин төгсөөр хууралт яваад 25-21 харьцаатаагаар Минж Дулган авралын тоглолтын ээлж цэгцэнч зүйлээ. Эхний үе дээр 25-22-оор алга мөнгөсөн найзууд төгсгөл ийсэн. Хоёр дахь хэлцэн тоглолтод 25-21-ээр Минж Дулган ээлжээр цэгцэнч зүйлээ. Хоёр багийн ахлагч шотлыг тунгуулах шийдвэрлэх 3 дахь хэлцэн тоглолтод яг уднаа. Алга бөмбөгчингийн 17 номер спорт мастер уянгаа шүү гэсэн байна. Алга бөмбөгчингийн 17 номер. Номер зөрчсөн юм байна л да. Мэдүүлэг дээр буруу бичсэн юм байна. 17 номер нь Бодор чулуун биш. Уянгаа юм байна. За мэдээд өгсөнд баярлалаа. Мэдүүлэг дээр нэрээ буруу бичсэн байна. Өмслийн дугаараа буруу бичсэн байна. Дамирчд. За энэ тоглолтын дараагаар медаль нөлөөх 3 тоглолт байгаа. Эмэгтэй доод насны авраг нөлөөх тоглолт Эрдэнэс Хера багуудын хооронд тоглолт явагдана. Эрэгтэй дунд насны Эрчис тал Баянгор Income Systems, эрэгтэй доод насны ангилын Хинти 326 дугаар анги Эрч Тамачи багуудын тоглолт явах юм тоглолтод үлдсэн байна да. За 10 сарын 10-ны өдөр тэмцээн хийсэн 5 дахь өдрөө өргөжж байна. 5 дахь өдрөө мастерууд тэмцээнд өрсөлдөж байна. За 15 оноогоор явах тоглолтууд ер нь тун эвгүй дээ. Хоёр элчин тоглолт ер нь 15 дээр их юм болсондоо аль давтгаогоо ихтгэлтэй чанартай сайхан гүйцэтгэсэн нь оноогоо авчих боломжтой байна. Хурдтай булангуул руу эргүүлж байгаа давтгаанууд ер нь аль аль багаас нь
хамгаалтанд орохгүйгээр оноог авчаад байгаа шүү дээ. За алга бөмбөгчийн найзууд угаас шийдвэрлэх 3 дахь тоглолтод бүгд тоглолтод орох юм байна. Багийн 3 дугаар тоглогч Спортмастер Яндамгийн Сэлгмаа шийдвэрлэх тоглолтыг эхлүүлээ. Бөмбөгийн тоглолтод орлоо. Мөнх цэцгийн товтлогоо Сэлгмагийн хамгаалалт амжилттай болсон. Баяр жаргалын товтлогоо Насан жаргалын хамгаалалт сайн боллоо. Төвшин жимгийн товтлогоо сайн хамгаалцах юм ахындууд. Мөнх цэцгийн товтлооны Сэлгмаа мастраар хамгаалсан хуурсан. За ингэж эргүүлж байгаа хууралтууд дэр оноо явуулаад байгаа шүү дээ. Спортмастер баяр жаргал оноог авлаа. За Батмөнхийн зол хоёр гэж холбогчтой Банзарагчийн инхт бол Яндамгийн Сэлгмаа Батбаярын Баярмаа Бизягийн аз заяа Жогсомжовын Загдрагч Арднас эдийн Бодрч чулуун Давасан бүгийн баяр жаргал Мижидэржийн уянга гэсэн одоо бүрэлдэхүүнээр өрсөлдөж байгаа юм байна. Алга бөмбөгчийн найзууд. За Алуушнэр мастер зундын одон туяа давалтайг үүсгэсэн. Баяр жаргалын товтлоо за торны ирэх гараагаад унлаа. Торны ирэмхтэй ороод оноогоо аваад ирлээ дээ. 2-1. За энэ жилийн Монголын хат маструудын нэгдсүүдэд холбооны Сүхбаатар аймаг дахь салбар холбоо энэ жилийн төвцөнийг санаач зохион байгуулах байсан гэдэг. Саяхан одоо бас Колонкод бензин очир дараалтаа болж бензиний хомсдол одоо үүсч байна гэсэн зохион байгуулагчдын санал орж ирээд тэгээд энэ Сүхбаатар аймаг руу явах боломжтой болсон юм аа. Тэгээ хоттой зохион байгуулж байгаа учраас хамар хүрээч бас нэлээ өргөнд явагдлаа энэ удаагийн сумын аврагч шалралт тэмцээн. Сүхбаатар аймаг зохион байгуулалт байсан бол Улаанбаатар хотын зохион байгуулалттай. Яа доктор гэр бөмбөгнөр холрогоо ойртоод хэрэгтэй байсан байгаа бөмбөгс залзаа. Давлгаан татгааг байсан бөмбөгийн тоглогчийн үед саний бөмбөгнөр очих хамжих харгууд бөмбөгтэй. Шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт ханааны ярьцаа 2-3. Яа Спортмастер мөнх цэцэг давлаа. За одоо насан жаргалаа сонгосон болохоор хормоос гарсангүй. 4-2. 8 дахь тоонд талбайгаас л 15 оноор тоглож шийдэгдэнэ. За багийн нуулагч Залзаагийн давуулалт. За доктор Магад нуусан байна. Одоо 3-4. За Спортмастер төвшний бүгийн давуулалт. Игүүд авсан далбадаа сулмаг авч байна. Сэрэг товтлогоо төвшин төгсөн мастрын товтлогоо төвшин төгсөн товтлогоо галаа. 4-4 дээр тэнцвэрлээ төвшин төгс. За бөмбөгөөс ороод ирсэн бөмбөгдөр урд насан жаргал боломж алдсангүй. Насан жаргалын уралт онооны тэр бүлээлтээ олголоо. Батгайсан төвшин бүгийн хамгаалалт. Сайн болсон насан жаргалын товтлогоо. Яа талбайгаа мэдэрсэнгүй. Гараа их хүмүүс хамгаалаад байна. Гараа их хүмүүс хамгаалцлаа 6-4 болсон. За дараадан 3 оноо авчив. Дараадан 3 оноо. Яа 6-4 дээр алга бөмбөгчийн найзуудаас завсарлага авч байна. 3 дахь ээлжийн тоглолт техник завсарлага.
За өнөөдөр бүх хаш явсан шүү. 2 4 дээр Баяр Жаргал мастер таталт ийсээ аваад ирсэ. Төвшин төгсний давталгаа. Баяр Жаргалын давталгаа. За аврагын дэг тоглолт шүү. Аврагын дэг тоглолт шүү. Ажсан авт тожигдсан мөнгө юм даа шүү. Хамгаалах юм аа. За тэгж шилж явж байгаа юм шүү дээ. Торон дээрээс бие татах нэг эвгүй хөдөлгөөн л дээ. Яалчгүй тор үрлээ сая. Тор орчлоо. За алга мөчн найзуудаас солилцоо орж иж байгаа юм байна. Багийн 12 нэмрийн тоглогч. Бандрагчийн инхт бол солилцоогоор урд үсэд орлоо. Төвшин жимгийн хамгаалалт мөнх цэцгийн давтгаа татлаа. Араас төгсөн бөмбөг торон дээрээ сунлаа да. Өөрийнх нь давгаад. За Эрдэнэс Хэрэ багууд тоглолт сонирхолтой болно. Ер нь одоо эмэгтэй дооднаас 4 баг тойрогоор үзэл 3-4-өр өдөлж байгаа багууд нь хөрлийн төлөө тоглоод нэгээр гарчиж байгаа багууд нь аврагын төлөө гарчиж тоглож байгаа юм байна шүү дээ. 4 багаар үзэх шиг боллоо. Доод наснд эрэгтэй багаас 5 баг үзэрлээ. Эмэгтэй 4 баг үзэж Эрдэнэс Хэрэ багууд аврагын төлөө медаль ангуу үзэх юм байна. Онцаа. За Минц Дулган багийн 3 онооны тэргүүлэлтээ 8-5-аар талбайгаас солилоо. Саний барьаар шууд тоглолт үргэлжлэх болно. За тавг жууны давталт. За талбайгаас солиод одоо л барьж явахгүй бол ер нь дээшээ гарчих тааштай 15-нд тоогоор тоглолт. Алга мөчн найзууд Сэлгмагийн хууралт Төвшин жимгийн хамгаалтаар сайн байна. Минц Дулганаас Толгойн хамгаалсан сэргүүлхөө Насан Жаргал Сэлгмагийн давтгаа. За хойшлог өгсгөө мөгийн хамгаалсангүй. Огшоо цөмрөөд хамгаалчих юм да. Спорт мастер Сэлгма Талаас өнгө тооны ярьцаг 6-8 болгоод ойрт туллаа. За давлагч хамгаалагчийн бэр дээр солилцоо орж иж байгаа юм байна. Багийн 4 дугаарын давлагч Бизягийн Адсая солилцоо орж ирсэн. За холбогчийн хууралтууд их аюултай. Одоо мас урд нэг болсон дараагийн нүг хашаа яцсан 7-8 За эмэгтэй дунд насны аврагын төлөө тон сонирхолтой тоглолт байх чинь нэ. За багийн 14 Баярмаа орж ирсэн биш үү гэхдээ номер нь холоос сайн танигдахгүй байсан. Баттоёрын Баярмаа гэж тоглогч давлагч хамгаалагчийн байр дээр орж ирсэн байх шүү. Спортын дэд мастер Баттоёрын Баярмаа давалтан дээр орж ирсэн юм байна. Төвшин төгс. Багийн хамгаалалт тоглогчоор Жагсан жомын цаг дараагчаа гэж хонгой хамгаалалттай энэ тоглогч байна да. Алга мөчн найзуудын хамгаалалт тоглогч. Төвшин төгсөрөөсөн хүмүүдэр арид тоглогч шилжсэнгүй. Төвшин төгс мастрын давтгаа оноогавлаа 9-7 болгож өрчлөө. Талбайгаас олсон сойж 2 оноо алдаад ирсэн. Энэ удаа нэг оноо хөдлөлөө. За багийн 8 дугаар тоглогч Насан Жаргал давталгаа гарсан байна. Хагсан давтгаа дөрвөгөө орттойсоо ойртууллаа. Яа. Хамгаалтаас ирсэн хүмүүдэр спортын мастер мөнх цэцэг хууралт яваад 17 болгож өрчилж байна.
Сэлгма. Мөнхцэг мастрын хаалт оноцтой болсон. Ер нь дундаас нь бол 2 хаалттай. Тэр нэмэгтэй тоглосноор 90 хаалтууд байхгүй шүү дээ. Ганцхан хаалтуудыг сайхан мэдэрч үсрэх юм. Хаалтгүй цусан ч хөдөөж иж байгаа юм. Хонгой мэдэрч иж хамгаалчих юм аа. Ард төвшин жимэг мастрын хамгаалалт аюултай байна. Унгаахгүй нэ. Сидвэрт 3 дахь чинь тоглолт нь онцгой байна да арын хамгаалалт. За энэ удаа нэг Оноор цаг 8 10 болгоод өөрчлөлт болж байна. За багийн 17 номерын тоглогч чинь Болор Чулуун биш, Уянга гэдэг тоглогч юм биш. Одоо нэг залруулга хийж ярья. Тэгэхээр баг тамирчид маань өөрсдөө өмсөлийн дугаар энтрийг буруу бичсэн байх шүү. Өмсөлийн дугаар мэдээлэх талаар ер нь өмсөлийн дугаар буруу шийдэл. Тамирчид нэр буруу дууддаг шүү дээ. Тэгээд одоо дамжуулж байгаа телевиз тайлбарж байгаа хүн бурууддаг тал бий. Тэгэхээр баг тамирчид маань ер нь өмсгөлөө сольсон бол ер нь одоо мэдүүлгээ өгөхдөө дараа нь одоо өмсгөлийн дугаарыг сайхан автомат засчих хэвээр. За 3 оноо хадгалаад байна да. 8-5-аар сольсон 3 оноо хадгалсан сэврээ төвшин төгсгийн давуулалт. Сэлгмагийн товхой явсан 5 живээ хамгаалалт. Сайн хамгаалт юм аа. Шугамруу хурлаа. Төвшин мөгийн хуралт. Сэлгма мастрын товхой. Мөнх цэцгийн товхой. Сэлгмагийн товхой. 5 живээ унгаахгүй нэ. Ай. За баг одонд золзоё. Энэ хамгаалалт ирсэн бүгийг шугам руу ураад явуулах гэсэн шугамны гадна харчлаа да. За ингэж 10 дэх тоглолт өндөр тоон дээр 4 онооны зөрүүтэй өөрчлөгдөж байна. 12-8 дээр завсарлага авлаа. Алга мөнгөч найзууд завсарлага авлаа. За үе гацаад байж магадгүй шүү манайха. Одоохондоо бол интернетийн урсгал нь хэвээнд байгаад байх юм. Энэ залмч ер нь олон удаа лайв хийсэндээ энэ интернетийн манд ажиг байгаад бас интернет жоохон хэлбэлзээд байгаа юм байна да. Интернет жоохон хэлбэлзээд унаад байгаа юм байна. Ер нь жоохон заал дүүр үзэгчтэй болцсон байна. 12-8 13-8 спорт мастер мөнх цэцэг холдуулчлаа 5 онооны зөрүү. За хөвөлч хөөхөл тоолдоо өмнөх 2 эзэн тоглолтын төгсгөлд бол ер нь 4-5 онооны зөрүүг бол дараалж барьж ирээд л байсан да. Алга мөнгөсний найдвараас хэр сэргэл авах өндөр тоон дээр. Төвшин төгсгийн давуулалт. За гартан зөвхөн явуулсан хамгаалтнаас босож ирсэнгүй. За гологч спорт мастер баяр жаргал урагшаа орсон байгаа. Энэ тон дээрээс бас хөвөл хөхөр байр харагдаж байна. Спорт мастер Сэлгмагийн давуулалт явна. Мөнх цэцгийн товхой. Баяр жаргал. Тун өгөөрлөөс даллаа зөксөн одоо өөрсдийнх нь эзэмссэн техник гэж одоо агуу юм байгаа л да. Мөнх цэцгийн товхой явсан гараа ийцаа. 10-13 3 онооны зөрөө жанаа өөрчлөгдлөө. За Минжит булган гэдэг нэрийг манай өдөөлийнхийг сайн мэдж байгаа. Ховд аймгийн булгансмаас баг бүрдэж үндсэн дэдлигийн аврагчлалт тэмцээнд 2022 он эрэгтэй баг үндсэн дэдлигийн тэмцээний хөрөг медаль хүртсэн сайхан амжилт бий. Ховдын булган болдоо бас өдөөч олонтой өдөөлөөс нэгэн сайхан амжилттай болсон дууд энийг. Ер нь дээд наснд доод наснд улсын аваргууд дээр цомын тэмцээнүүдийг сайхан баг бүрдэж орж ирдэг болж ховдын булганаас. За улсын мастер одон туяагийн давлалт авахыг болгосон. Хожлын оноонд хүрсэн л байна да. За спорт мастер мөнх цэцэг голоор тохоо игээд хавтан дэвсгдийг ийлээ. Шийдвэрлэх 3 дахь тоглолтод 15-10 харьцаатаагаар Ховд аймгийн булгансмаас бүрдсэн Минжит булган баг 2025 оны Монголын анхны улсрууд нэгдсэн үдийн холбооны цомын аваргын алтан медалийн болцлыг англаа.
За үргэлжлүүлэн эмэгтэй доод насны Эрдэнэс Хэрэ багуудын тоглолтоор медалийн лёг тоглолт үргэлжлэх болно. За алга мөнгөчин найзууд 93 баг 2025 оны цомын аваргын мөнгөн медалийн моцод илүүлж байна. За томхоо доод насны багуудын аваргын дэг тоглолтын лайвыг эхлүүлье.